Манай улсад тэрэгцэртэй иргэд нийгмийн амьдралд идэвхтэй оруулахад олон саад бэрхшээл тулгардаг. Иймээс тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд тохирсон тэрэгцрийг тааруулан өгч тэднийг бусдын тусламжгүйгээр бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор 600 гаруй тэрэгцэр өгөхөөр болсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа улсын нийт хүн амын 1% нь тэрэгцэр шаардлагатай гэсэн тооцоо гаргаж, энэ тооцоолоор манай улсын хувьд 29,669 тэрэгцэр хэрэгцээтэй байна. Иймээс сэргээн засал сургалт үйлдвэрлэлийн төв болон Америк нэгдсэн улсын Дезерет олон улсын байгууллагатай хамтран тэрэгцэр төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд тэрэгцрийн төв хэрэглээг тохируулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаас сургагч багш нарыг бэлтгэж байна. За Монголыг сонгосон гол шалтгаан маань юу вэ гэхээр Монгол бол тэрэгцэр шаардлагатай маш олон хүмүүс байдаг. Юу гэсэн үг гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тэрэгцэргүй улмаас амьдралаас маш таслагдсан байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид засахын тулд Монголыг сонгосон бөгөөд энэ нөхцөлөөр дамжуулан илүү олон хүмүүст туслахыг хүссэн байнамаа. Тэргээс сургууль үйлдвэрлэлтэй хамтарч ажиллаж байгаа хамгийн том шалтгаан нь юу вэ гэхээр хэд яг энэ талбар дээр мэрэгсэн хамт олонтой мэрэгсэн эмч зөвлөгч хөтгөн цэцлийн эмч нартай учраас энэ тал дээр бид энэ хүмүүстэй хамтарч ажиллахтай сэтгэл хангалуун байгаа. Энэхүү сургалтаас гадна стандарт Бартаа замын гэсэн 2 төрлийн нийт 6 гаруй тэрэгцрийг зориултад бүлгийхэнд хандивуулна гэлээ. Мөн 80 гаруй сух таяг алхуулагчийг өгөх юм байна. Бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аавна гэж ойлгож болохгүй. Энд ямар хүмүүс авах вэ гэхээр өөрөө өмнө тэрэгтэй байсан байж болно. Тэгээ тэр тэрэг нь заавал хуучин бол аавна гэсэн юм байхгүй л дээ. Яг тэгэхээр манай энэ байгууллага болохоор манай Монголын өмнөг тэрэгцэртэй иргэдийн холбоотой хамтарч ажилладаг тэр байгууллагт бас тэрэгцрийнхаа сэлбэг материалыг өгсөн. Тийм болохоор тийм хүмүүс нь тэндээ очиод засвар үйлчлэгээ хийлгэж болно. Манайд болохоор өмнө нь огт тэрэгцэр авч байгаагүй. Тийм хүмүүс ирж манайхаас авах юм. Манайд болохоор материал бүрдүүлж өгөхдөө нэгдүгээр халамжаас өөрсдөө халамжийн байгууллагаас нэг өмнө нь тэрэгцэр авч байгааг өгсөн бичиг. Тэгээд өөрийн группийн дэвтэр, тэгээд иргэний үнэлгээний хулбар гэх мэт, өргөдөл гэх мэт тодорхой хэдэн бичвэр мэдээ авчирч манай мэрэгчлэнүүдэд хянуулаад тэгээд эмчийн үзлэгээр ороод авах шаардлагатай гэх юм бол манайхаас тэрэгцрийг үнэгүй болох. Тэрэгцэр авах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай үүнд өргөдөл, хорооны тодорхойлт, иргэний үнэлгээний хуулбар, сүүлийн 3 жил тэрэгцэр авч байгаагүй гэсэн утга бүхий тодорхойлт, группийн дэвтэрний хуулбар, өндөр насны тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Дээрх шаардлагыг хангасан материалыг сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд хүлээн авах юм байна. Эдгээр шаардлагыг хангасан тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд тэрэгцэр үн төлбөргүй хандивуулна гэлээ. Мэдээлэл залбоо Хэрлэн Баяр нар бэлтгэлээ.